Улсын хурлын гишүүн асан Наранхуугийн албан тушаалаа ургуулan ашиглаж их хэмжээний мөнгө завшсан гэх хэргийг авилгатай тэмцэх газарт өнгөрсөн оны сүүлээс шалгаж шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас улсын мөрдөн байцааг газарт шилжүүлээд байсан. Монгол-Израилийн хамтарсан шинэ технологи компанитай холбоотой 6 тэрбум хэрэгт түүнийг албан тушаалаа ургуулan ашиглаж мөнгө завшсан байж болзошгүй гэж үзэн улсын мөрдөн байцааг газраас түүний эргийг прокурорын байгууллага шилжүүлсэн байна. Мөрдөн байцаалтын явцыг албан их сурвалжаас тодруулахад улсын хурлын гишүүн асан Наранхууд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн гэлээ. Өөрөөр хэлбэл Наранхууд холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хавц сэргийг хаасан байна. Улсын хурлын гишүүн асан Наранхууг мөн 2000-аас 2007 онд Эрдэнэ үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж хувьдаа их хэмжээний мөнгө завшсан гэж авилгатай тэмцэх газар шалгаж байсан ч хэргийг мөн прокуророос хэрэгсэхгүй болгож байсан билээ.